болдог баг тийм. За тэгээд уулын орой зайсан тулгаа. Хөдлөөгөө л тийм. Айл болон хөдлөөгөө тогтвортой ийм зүйлүүд байсан юм. За тэгээд геодезийн хэмжээ хийгээд тогтоосон геодезийн хатуу зүйлүүд байдаг. Гравитацийн зүйлүүд байдаг. Имжлээ айл болон хөдлөөгөө байрнаас хөдлөөгөө ийм зүйлүүдийг. За хөдөө орон нутгийн бол монголчууд гоё шүү нөгөө. Уул усаа дахиад нэг хатаг амьдрал өдөр хөдлөх болгочтой тийм. Хүн ч оролцдог. Хаяа дээр 80 бууж идэг. Тийм өнчин ганц мод зодч юм ийм цэгүүдийг ордог. За тэгээд хамгийн багадаа 25 орчим цэг олоод байшин хүмүүст зурчин их гоё тэгшин орж идэг. 4 цэгээр бодож болох байна. Би нэлийн зэгтээ очоод яа. Гурдугаар зэрэг. Энэ сишн тоглоо юм тийм. Я одоо харна юм. Энэ баяр хийж постэж болох гэдэг. Энэ баяр. Гасны бичлэгэн дээр нэг цагаан ажтай орж ирсэн тийм. Энэ одоо тийшээ бодлоо юм шүү дээ. Одоо би юу нэг хэрэг болов. Хин дараагаар энэ зөрчин гэж буруу юм гэсэн үг тийм. Хин дараагаар ганцаараа зөрчин гэж нотог гэсэн үг тийм. За зөвхөн гадна л юм биш ба. Бас дотор нь зэрэг болж байна. Мэдчихээ. Гол аймгийн төвүүд болон одоо аймгийн төвүүдийн төвүүд гэсэн үг тийм. Хамгийн багтаа 25 орчим цэг аваад өсөнтэй нэг хийж байгаа хамгийн талдаатай цэгийг авчихдаг. Авчихсан бол гадаа нь багчтай. За энэ тухайд миний 3600 тийм. Эндээс хамгийн талдаатай нь 6500. 7200. 7200 бүхэл амар талдаатай юм тийм. Энэ үсгчээ. 3100 болоод багчаад 6300 үсгчээ. 2600 бодчихсан. Юус на хамгийн савлаад байгаа утгыг нэлцэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг нөгөө дундаж дуурай илүү ойлгомжтой. За тэгээд ингэж үзэх юм бол ерөнхийдөө ингээд яг хэлбэр төсмөн зөв орж ирээд илүүд маань ингээд сайн багтаад байх юм бол одоо би нэг хавраж байна. За орж ирсэн зүрх маань ерөнхийдөө ингээд захын ингээд сунаад яг өөрийн газар шилжүүлдэг тийм. Зооны зураг шилжүүлдэг юм шүү дээ. Бид нар энэ хэл дотор байгаа объектууд сонирхолтой болохоос энэ гадна байгаа объектууд сонирхолтой биш учраас энэ гадны хэсгийнх нь одоо нөгөө пикселүүдний яаж шийдэх нь яаж одоо хэлбэрээ авах гэдэг боломжтой хамаагүй. Тэгтээ аль болох тэгшинтэй байх хэрэгтэй хэлээд байна тийм. Нэг л бүрийн шийдэж ажиллах гэж удаа нөгөө л тэгшин байж байгаа юм бол энэ бас асуудалтай байсан тийм. За тэгээд энэ 25 орчим цэг аваад өсөнтэй нэг хийж байгаа хамгийн багтаа 2500 цэг аваад
За ингээд хийхдээ болчдоо гэж үзэх юм бол яг өмнө шиг ажиллана. Rectify гэсэн командаар хадгална. За зарим хүмүүс update гэсэн энийг сонгочдөг. Энэ тохиолдолд яагаад вэ зэрэг зүгээр энэ цэгүүдийн чинь яг энэ алдаатай зүгээр энэ ардын одоо энэ видеосын жишээ зураг шүү дээ. Яг raster зургийг маань илчтэй. Тэгэхээр зэрэг rectify хийгээд гаргах нь болохоор зэрэг хуучин зураг шалгахын шинээр ч өөрөө хийсэн зургийг гаргачдаг болохоор rectify хийх дуртай. Угаасаа хийх ёстой. За тэгээд дээр нэмээд яг зэрэг update хийгээд raster эвдсэн тохиолдолд дараа нь өнөө зураг гаргаж ирээд хийгээд зэрэг алдаа зарчдаг байхгүй юу? Тийм болохоор rectify гэдэг яг өмнөдгөө ажиллах нь. За тэн дээр өмнө нь болохоор бид size-ийг нь тэгшиж өгөөдсөн тийм. За зөвхөн энэ зурагтай ажиллах бол энийг нэг олоод яана. Компьютер маань өөрөө энэ дээр юм шүү гэдэг авах хэрэгтэй тийм буруу. За тэгвэл одоо бид тохируулах юм юм шүү. Хаана гэх юм бэ? Тэгээд дискний өвдөлтийн апплодын фото заагаад байд. Тэрнээс фото дотроо авахгүй шүү дээ. Фото заагаад байд. За тэгээд нэр фото зургийг өргөх гэдэг бид нар өмнөх хичээлээр үзсэнтэй. Тип өргөтөл зураг, PNG өргөтөл зураг, GIF өргөтөл зураг гэх. Тухайн файлын нэрний ардаар цэг тавиад бичих жаа 3 үсэг бол өргөтгөл нь. Тэгэхээр цэгээс өмнө бид нар яаж өөрчлөх вэ? За одоо John Brexison онцлог зураг гэх юм уу. Яг нэрээ өгөөд өргөтлөгдсөн одоо энэ хандсан. Түүхий зураг бол бид нар дижитал зураг одоо хэрэггүй ямар зураг хэрэгтэй лээ? Зураг маань эгийн өдөртлийн John Montgomery гэсэн юм зураг болчихлоо. За энэ зураг бол зүг барьж байгаа юм. За шалахгүй үү? Тэнийг чинь за 187 градус 48 градус барбарны гарчсан тий. Энэ 150 Тэдгээр бүс нь болохоор 120 градус орчимтэй 119 46 өмнө хэл 41 фарэхайт 50 Ой болцсон шүү дээ. Зүг барьж байгаа. Итгэхгүй амар нөгөө EIC-ийн минь статус зураг авах тийм. Амьд юу болоход тэгэхээр яг амьд дээр очиж гин үү? Юм байна. Ингээд юм байна. За тэгээ саяны барьж байгаа бүтэнд бид ганцхан файлыг оруулаад хэдэн файл болсон юм хаа. Тэгийн өдөртлийн Ёо Монгол хэлээр тийм. Нийт 4 юм үсвэ. Энэ дөрөвөө дөрөв агийн үсгээд за мэдээж өөрсдөө навчууд тийм цифра, TikTok, Excel хэдүүсийн навчуудад зүгээр сольж за юу нэг нараач гэдэг өөрөө нэрвчдэг ч юм уу тэр ангийн хэлж тийм. Ажин тэр юу нэг хаадаг гэж би тухайн даалгавар хурааж байгаа болохоор текст нэрлэл, имиж нэрлэлтэй нэрийн формат үү. Тэрний дагуу нэрлэж сурах гэсэн. Ядаж файлаа нэрлэлээс өгч байгаа тийм. За ингээд би нарагс нэрлэж байна. Энийг над руу даалгавар болгоо гэж.